Оюун зүйлэгчээ хайж явахдаа зугаалганд явах гэж байсан. Яана. Хүй, сайн уу хүүхдүүдээ? Сайн уу? Сайн уу? Сайн уу? За намайг үнэхээр уучлаарай. Би жаахан хоцорчлоо. Та нар удаан хүлээсэн үү? Айсан уу? Айгаагүй юу? Ямар зөрөгтэй юм. За баярлалаа. Хүлээж ясанд баярлалаа. Хөвгүүдээ. Хөөх та нар чи юу хийж байгаа юм бэ? Шовны өөр хийж. Ямар ажилсаг хүүхдүүд вэ? Нааша босоод ирж болох уу? Дууссан юм уу та? Дуусаагүй байгаа мó? Дуусаагүй байна уу? Харъя та. Юу хийжсэнийг харъя та. Ямар гоё юм бэ? Би та нарыг ийм хийж байгаа гэж ёстой бодоогүй. Наашир хүүхдүүдээ. Өнөөдөр бид нар ийм ажилсаг хүүхдүүдтэй аялах нэ. Бас аялал маань ямар зоригтой байх нь ч тодорхой боллоо. Ийм гоё үүр хийцэн чин өнөөдөр биднэд айн гүн рүү очиж энэ үүрээ модон төгөлөх юм байна. Өнөөдрийн бидний аяллаа зорилго ерөөсөө л тэр болчлаа л доо. За одоо тэгвэл өнөөдөр надтай аялах гэж ирсэн энэ ажилсаг санаачлагтай сүрхий хүүхдүүдтэйгээ танилцъя. За одоо бүгдээрээ үзэгч хүүхдүүдэд бас өөрийгөө танилцуулъя шүү. Заяа. Намайг Амилтэн гэдэг. Амин Эрдэнэ одоо хэдэн настай вэ? 5. 5 настай. Одоо сургуульд орох нь тийм ээ. За хэн билээ нэр? Бүжин сам гэдэг. Бүжин лам. За одоо өөрийгөө танилцуулаарай. Манайг Сочигэл гэдэг. Сочигэл гэдэг. Ямар гоё нэртэй өвөрмөц юм а те. За Сочигэл гэдэг юм байна. Намайг Оюунзул гэдэг. Та нар миний нэрийг мэддэг юм байна тийм ээ? Тий. Түрүү би сонссон чи Оюунзул хичээ гэж яг тэгээд ах шиг санагдсан байхгүй юу? Тэр би за яг энэ навд манай аялагч хүүхдүүд байна да гэсэн чи та хэдийн зогсож ирсэн. Намайг Бод Эрдэнэ гэдэг. Бод Эрдэнэ хэдэн настай вэ? 5 настай. Та нар бүгдээрээ нэг анги уу? Тий. Тийм байна. За өөрийгөө танилцуулаарай. Намайг Чингүн гэдэг 5 настай би. Бас 5 настай Чингүн. Өөрийгөө танилцуулаарай. Намайг Тавира гэдэг би 6 настай. Өнөөдөр надтай аялах гэж байгаа энэ сайхан хүүхдүүдтэй ийм гоё үүр хийсэнд нь би маш их баярлалаа гэдгээ хэлье. За одоо тэгвэл бүгдээрээ цаашаа аялна. Та нар аялалдаа зориулж бас юу авчирснаа надад нэг харуулад манай үзэгч хүүхдүүдэд танилцуулж ярьж болох уу? За энэ юу вэ? Дуран. За энэ дурангаар ч бүгдээрээ сайн дурандж жагаад аль модон дээр шовныхаа үрийг үлгэл гоё юм сонгоё шүү. За. За. Миний юу лээ? Томруулдаг шил. Томруулдаг шил. За баярлалаа. Тэнэг. За манай найз юу авчирсан блэ? Сочигэл. Шүгэл. Шүгэл. Сая тэгээ би хэрвээ төөрөөд хүүхдүүдээ гэж олохгүй байсан бол чи шөө шүгэлдэх байсан байх те. Яг зөв шүү. Энэ нас юу вэ? Энэ зэмш туудаг. Манай өмнөх аялагч хүүхдүүд бас их жимс түүсэн, цэцэг түүсэн, надад тэрийгэ бэлгэлсэн, идүүлсэн. Үнэхээр гоё болдог манай аялал. За. Энэ юу вэ? Бархтаа туудаг сав. За. Юу авчирсан бэ? Дуран байна. Бас дуран авчирсан байна. За хүүхдүүдээ та нар надтай хамт даарахгүй, өлсөхгүй, төөрөхгүй, зугаатай аялаж дурсамж бүтээхэд бэлэн үү? Бэлэн. За одоо бүгдээрээ аялцгаая. За явъя. Өөрөө хэн нэг нь барих уу? Би барих уу? За. За 6 настайдаа өгчий. За хэдүүлээ гүүрэн дээгүүр эхлээд гарыг. Тих хүүхдүүд ээ? Тэгье. За манай хөвгүүд төрүүлээд явчих. За би үүрий чинь байж чи октоодтай ингээд хардаа. Ингээд нэг нэгээр одоо дараагийнхаа охинд өөрөө гарахгүйгээр. Сайн. Тэр охинд. Хөвгүүд нь тосоод аваарай. Баярлалаа.
Та нар чинь биднээс биеэрээ том, илүү зоригтой, хүчрхэг штэ. За баярлалаа. За баярлалаа. За хүүхдүүдээ өнөөдөр бид нар чинь сайн үйлс хийх гэж байгаа штэ. Сайн үйлс хийх гэж байгаа. Та нар ер нь сайн үйлс гэж юу гэдгийг мэдэх үү? Мэдгүй. За, аялагчдын хувьд бол сайн үйлс гэдэг бол шувууны үүр хийцэн байна. Энийг ингээ модон дөлөхөөр энэ дотор юу ирж амьдрах вэ? Шувуу ирж амьдрна. Энд чинь сайн үйлс мөн үү хүүхдүүдээ? Мөн байхгүй юу да. Аялагчдын хамгийн эхэнд хийж болох сайн үйлс бол шувууны үүр хийх. Тэгэхээр та нар аль модон дөлөвөл дээр гэж бодож байна? Багш энэ дөлгий. Тэн дөлгий гэж бодож байна гинэ хөвгүүд. Энэ юу вэ? Хөөе, энэ юу вэ? Энийг хар та. Нааширтай хүүхдүүдээ эндээс ирээд хараарай. Энэ юу вэ? Та нар юу гэж бодож байна? Хэрэм. Хэрэм ээ? Мэлэ бэлчмөр гэж хардаг. Болжмор ээ. Шувуу юу? Ийм хэрэм байх уу? Энэ одоо ямар сайн хөдөлдгөө хэрэм бэ? Энд ч ямар том болжмор вэ? Юу юм бол нэрээ? Манай үзэгч хүүхдүүд юу гэдгийг мэдж байгаа болоо? Та нар жоохон мэдэхгүй ах шиг байна. Би энэний талаар та нарт ярьж өгье заяа. Саяны бидний харсан зүйл бол уран шувууны үүр байхгүй юу? За, уран шувуу гэж 10 см урттай. 10 см гэхээр ямар вэ хүүхдүүд ээ? Та нар надад нэг гараараа үзүүлдэ. Ийм үү? 10 см үү? Арай үгүй бах. За багасгая. 10 см штэ. Та нар сургуульд ороогүй болохоор арай мэдгүй. Гэхдээ ер нь бол жижигхэн байхгүй юу 10 см ч. Жоохон. Тэгээд 10 г жинтэй гинэ. 10 г гэдэг чи одоо хүн хөнгөнөөрөө ямар вэ хүүхдүүд ээ? Энэ одоо хэдэн грамм бол? Энэ бол их хөнгөх юм бэ. Хөнгөө. Та нар шугамн дээр хэмжээд үзээрэй. 10 грамыг ингээ юм дээр тавиад үзээрэй. Тийм хөөрхөн жижигхэн шувуу байдаг бах нэ. За, энэ шувуу бол саяны бидний харсан энийг хийсэн байхгүй юу? Энэ бол модны ийм хөөвөр ахгүй юу хүүхдүүдээ? Ноос ноолуур шиг ийм зүйл байгаа үсттэй. Энд чинь та нарт нэг ийм үстэй юм шиг юм харагдахгүй байна уу? Эн чинь модноос нь өөрөөс нь гаргаж ирээд шувуу энийг ингээд хийсэн байх нэ. За, энэ шувууг эрэгтэй шувуу хийсэн болов уу, эмэгтэй нь хийсэн болов уу? Та нар юу гэж бодож байна? Яг зөв. Ихэнхийн эрэгтэй шувуу хийд юм байна. Тэгсэн чинь эмэгтэй нь ингэдэг гинэ. Ингээ нилээн барьцаа эмэгтэй нь ингээ үүрэндээ ороод хамгийн гоё уран бат бөх болсон үүрийг сонгоод тэгээд тэр шувуутай хамт байгаад тэр үүрийг хамтдаа ингэж нэхэж дуусгадаг. Сонгодог байх нь штэ. Хамгийн гоё бат бөх үүрээ гэрээ бий болгосон шувуунд итгэж जैन те. Зөв үү миний ойлгож байгаа? Тэг би бол яг уран шувууг тэгдэм байна да. Бас ухаантай юм аа гэж бодсон байхгүй юу. Тэгээд хамтдаа тэрийгэ маш гоё ингээд хийгээд дуусгадаг. Эрэгтэй нь бол энэ нөгөө одоо бидний хараад байгаа юм өслөг ноос ноолуур шиг энэ зүйлээ модноос зөөж авчирдаг байх нь. Эмэгтэй нь нэгдэг байх нь. Тэг гараараа ингээд нэхгүй та нар юу гэж бодож байна? Хошуугаараа хийдэг гэсэн. Яг зөв. Тэгээд маш гоё уран одоо үзэмжтэй ийм гоё үүр хийдэг болохоор уран шувуу гэд нэрлэлсэн байна л да. За, уран шувуу өндөг гаргадаг. Та нар хэдэн өндөг гаргадаг гэж бодож байна? Нэг. Дөрөв. Дөрвөөс арай их байсан. 5. 8-аас 10 өндөг гаргадаг гинэ. За, тэгээ шувуу чи өндгөө дардаг штэ хүүхдүүдээ. Ингээд дарж өндгөө шувуу болгож бэлэн болгодог штэ тийм ээ. Тэгэхээр тэр хоног нь болохоор 16-аас 18 хоног л байдаг юм байна. Дорхноо ингээл өндөг нь гараад ирдэг гэсэн үг. Гэрт бол ингээд та нарт хэн ингээд гэр цэвэрлэж хоол хийж өгдөг вэ хүүхдүүдээ? Манай ээж хоол хийж өгдөг. За, аав нь юу хийдэг вэ ер нь? Ажил хийдэг. Манай дандаа ажил хийчихэд орой ирдэг. Ээж нь л гэрээ цэвэрлээд байна уу?
Манай ээж аав Аха. дүүгэл. Одоо та нарыг ингээл би тий ариун цэврийн өрөөнд ингээ ордог штэ тийм ээ хүүхдүүдээ биеэ засдаг. Тэгээ томчуудын ингээ тусламж хэрэг гарахаар аав чинь тусалж гин үү ээж чинь тусалж гин үү? Манай ээж л баг байхад тусалдаг байсан. Баг багт нь бол ээж нь илүү их тусалдаг байсан уу? Одоо бол том хүний тусламжгүй чи өөрөө л өөртөө тусалчих уу? Ааха, тэгсэн чинь биш те. Уран шувуу вэ штэ те. Эрэхтэй аав шувуу нөгөө өндөгнүүд ангахануудынхаа бүх ингээд баас шигсэн цэвэрлдэг гинэ. Гэрээ цэвэрлдэг гэж байна. Хоолыг авчирдаг гэж байна. Маш их үүрэг гүйцэтгэдэг гэж нэ. Тийм шоу юм биш үү? За, одоо бүгдээрээ өөрсдийнхөө хийсэн энэ гоё үүрийг модон төлгөн. Энд маань харин ямар шоу ирж амьдрах бол та нар юу гэж бодож байна? Би л авшаа. Авч болмор гэж бодож байна. Болжмор гэж бодож байна гин. Жижигхэн хөөрхөн болжморууд маань ирж амьдран да тийм ээ. За би одоо өлөгчий заяа. Би нэг мод сонгоцсон байгаа. Шувууны үрийг аль болох дээшээ өлгөх юм чи би өлөгчий болох уу? Манай бүтээлч хөвгүүдээ би өлөгчий. Та нар маань надаас арай жижиг юм чин доор өлгч чинь. Тэг дүрсгүй үг гэдэг нөгөөт чинь цохоод унахчул яах юм те. За би өлгөөт хий за. За энэ модыг сонголоо би. Манай хөвгүүдийн хийсэн хөөрхөн үүрэнд маань шувуу ирж амьдраад дулаахан тухтай байх болтугай. За одоо яг над шиг ингээ нэг нэгээрээ ирээд энд ирж амьдрах шувуундаа өөрсдийнхөө үгийг хэлье. За тэр шувуунд юу гэж хэлмээр вэ? Хурдан ирж амьдраарай. Хурдан ирж амьдраарай. Гялалаа гоё өөр хийж өгсөнд баярлалаа. Олон өндөг гаргаарай. Бүгдээрээ л ингээ зал олон өндөг гаргаарай гэж байна. За баярлалаа. Монголын шувууд маш олон болтугай гэсэн үг юм байна. За тийш цагсаараа тамираа. За Бид нар чинь найзуу. ямар гоё үг хэлдэг юм бэ? Нээрэл байгалийн бүх амьтад энэ дэлхий дээр амьд байгаа хүн амьтад бид нар чинь бүгдээрээ гоё найзууд штэ тийм ээ. За баярлалаа. Би нүрийг маш их хичээж ийсэн шүү. За баярлалаа. За хүүхдүүдээ босоод ирээрэй. За энд уран шувууны үүр байна. Энд бидний өлгсөн үүр байна. Өөр хаана ямар шувууны үүр байна та нар нэг олоод хардаа. Хаана үүр байна? Тэнд байна. Хардаа. Энд байна. Өөр хаана вэ? Тэгэхээр шууд маань үүрээ за дэрсэн доор ингэж дэрсэн дотор застдаг байх нь байна. Модны мөчөрт бас ингэж өлөгдөг байх нь, модон дээр ингэж тавьдаг байх нь байна. Тийм болохоор аялж байгаа хүүхдүүд маань ер нь маш болгоомжтой байх хэвээр. Үүрэн дээр нь гიშгчүүл яан тийм ээ. Жоохын ингэж мөчрөөс өлөгцнийг нь цохиод унгааж энэ төр болох уу? Болохгүй. Тийм болохоор би сая дээшээ өлгсөн. Гэхдээ хүүхдүүдээ сонирхоод энэ уран шувууны үүрийг гэрлүүгээ энэ төр авч явж юусоо болохгүй шүү. За. Яагаад гэвэл хөөхий тэр бяцхан шувуунууд чинь энэ жил ингэж барьчаад дараа жил ирээд дахиад шинэ үүр барихтаа эннийхээ материалаас нь ашигладаг байхгүй юу? Материал гэдэг нь хүүхдүүдээ энэ одоо энийг ингээд нөгөө үүрэндээ бас сэлбдэг байхгүй юу? Би ингээ уран шувууны үүр гэртээ байлгадаг энэ төр хүмүүсийг харж исэн. Тэгээ би одоо ингээ бодсон чинь тэр ерөөсө болохгүй санагдаж байна. Миний бодлоор ягаад гэвэл энэ чинь шувуундаа л хэрэгтэй байхгүй юу? За одоо бид нар цаашаа аялна. Явцгаах хүүхдүүд ээ. За явцгаая. За усан дээр гიშгвэ хүүхдүүдээ хажуугаар нэвтэйхэн гараарай. За яваарай миний хүүхдүүд. Яага ингэж гитэж яваад байгаа юм бэ? Жохоо хурдан явж болох уу? Ямар амар юм бэ ч то чолмон гарч ирэх гээгүй үстэй. Хопа. Сайхан шүү. Чупла. Яна тэнгэр дуурайд юм те. Бороо тусалж ш хүүхдүүдээ. Яна одоо бүгдээрээ. Майхна барайгүй яана хүүхдүүдээ. Яг уу бүгдээрээ хайчих уу?
Аа. Эдэж хүлээ. Өө шүхэр байгаа гэж штэ ашгүй дээ. Тэг шүхэр байхгүй нь бүгдээрээ модны доор нуугдын хөлтүүдээ. Хамгийн гоё саглагар том саглагар модны доор нуугдаарай. Энд нуугдчихъя. Зарим нь тэр модны доор нуугдчих хөлтүүдээ. Чи шүхрээ дэлгэж. За тэгтээ гайгүй энэ зөөлөн бороо вэ хөлтүүдээ. Хүүхдүүдээ та нар намайг сонсож гэнэ үү? Би та нарт бас нэг юм хэлэх хэрэгтэй байна. Хэрвээ маш их дуу цахилгаантай бүр аадар бороо орж ивэл том модны доор ерөөсөө нуугдаж болохгүй шүү заа юу. Тэгэх юм бол шууд аянган цохиулна. Ийм зөөлөн ийм шиврээ бороонд л өөрийгөө хамгаалъя гэвэл модны доор навчныхын доор сууж болно за. Дэлгэрээ бороо аваад шүү. Дэлэг алуу би дэлгэдэг. Чи бороонд норлоо штэ. Заамаа. За яста сайн байна. Чи тэгвэл ийшээ загсчих. За. Бүчка. За. За. Тэр би зөөлөн бороо гэж хэлээ өстэй жоохон тусалж байгаа гайгүй болж. Гэтэ тэнгэр ямар сүртэй дуурж байна. Тэ? Тий. Ямар гоё үнэртэж байна. За бараг гайгүй болчих шиг болох юм. Хардаа хөлтүүдээ туслахгүй ганц нэг хэл тусалж байна. Бүгдээрээ гарах уу модныхоо доороос? Тгий. За тгий. Ямар гоё юм бэ? Одоо гоё нар гарч байна да. Хөөе хүүхдүүдээ бороо орсны дараа нар гараад тэр нэг гоё энэ чигний үнэр ямар гоё юм бэ? Та нарт тийг санагддаг уу? Санагдсан. Үнэрлээ. Нэрээ нар гарсны дараа тэнгэрт юу гардаг вүлээ? Солонго. Солонго ямар өнгөтэй байдаг вэ? Та нар солонгыг бол маш сайн мэддэм байна. За бид нар чин гурван шувууны тухай ярьж баахан суугаад тэгээ борооноос нуугдаж суугаад бүр бие хөшчихлөө. Бүгдээрээ одоо гоё дасгал хийх үү? За тэгээ. За, миний аялагч хүүхдүүдээ одоо бүгдээрээ үг дамжуулж тоглоно.
Бид нэр ойн чөлөөнд суугаад заавал энэ тоглоомыг тоглодог. Та нар гоё анхааралтай байгаад хажуу талынхаа хүүхдээс сонссон үгээ дараагийнхаа хүүхдэд дамжуулах юм шүү. За анхааралтай байгаарай. Дундуур нь ингээ шал өөр юм болоод ингээр хүүхдүүд мартчихад идэв шүү. Бити тэгэрээ заяо. Анхааралтай байгаарай. За би үгээ хэллээ шүү. Нүхнийг ингээд сонирн болоод ирсэн шүү. Зүгээр цааш. За. За юу гэсэнсэн? Олидо. А? Юу гэсэн бэ? Хэл. Олидо. Юунд юу гэсэн үг юм бэ? Олидо. За баярлалаа. За манай бодо. Юу гэж сонссон бэ? Брэчөр гэсэн. Юу гэнэ? Арита гэсэн. Арита гэж сонссон байна. За. Тамира. Тэр Тамира дээр л нэг будлаа орчих шиг болсон юм да. Миний харснаар бол тэр нүдний харсныг өөр болоод явцсан. Юу гэж сонссон? Тамира. Зүгээр сонссон үгээ л хэл. Энд чинь дүм мөн тайхгүй, хичээл бишээ. Энд чинь зүгээр л тоглоом. Юурөөсөө битгий та нар юмнаас айгаад байл та. За. Гарида. За юурөөсөө гарида оридо буцыда гээгүй заяо. Та нар дотроо тэгж утсан миний яна бороо ороод явида гарида. Ээж ав дээрээ очида гэж бодож байгаад тэгэл энэ хаваас тэгэл явцсан юм байна. За, энэ юу вэ? Хайрцаг. Байцаа. Била хайрцаг гэж бодсон. Хайрцаг. За, хайрцаг. Дөгчэн. Энэ юу вэ? Манай үзэгч хүүхдүүд хэлээрээ энэ юу вэ? Одоо таахгүй. Хийдэг ном. Тий ингээд толгоогоо ажиллуулбал гарч ирнэ шүү дээ. Аргалт үүдэг. Энийг бол арга гэж хэлдэг. За, энэ юу вэ? Энэ нь юу вэ? Тэрийг авдаг ном. Яг зөв аргалаа авдаг ийшээ хийдэг нэ. Арга савар. Та нар хэлээд үзтээ? Арга савар. Оо, би тэгэж хэлсэн байхгүй юу? Арга савар 2 гэж түрүү хэлсэн байхгүй юу? Гэтэ надад хөвгчлээ байлаа. За анхаараарай хүүхдүүд. Анхаараарай. Арга савар 2. Хэлдэ? Арга савар 2. За одоо зүгээр арга савар гэж хэлдэ. Одоо би тэгээ түргийн хэллэг болох гээд байна л да. Алаг шавар. Арга савар. Алаг шавар. Арга савар, алаг шавар. За энийг гэрээхэндээ очиод одоо зааж өгнө. Аялалд яваад гоё үг сурлаа гэж очиод дүүдээ, ээждээ, эгчтэй, ахтаа, аавдаа зааж өгвөл юу гэж хэлэх вэ? Арга савар. Арга савар. Алаг шавар. За хүүхдүүд маань 5-тай, 6-тай болохоор заримд нь мэдээж хэлэхэд амаргүй байгаа. Тийм болохоор чадж байгаа хүүхдүүд маань гэрээхэндээ дүүнартаа зөвөр нь зааж өгөөрэй. Өнөөдрийнхээ аялагч хүүхдүүдийг би энэ үгийг бол заавал бүгдээрээ хэл сурнаа гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд маань өнөөдөр шувууны үүр хүртэл хийсэн, сайн улсын аян хийсэн зүрхийн хүүхдүүд шүү дээ. Одоо харин хүүхдүүдийгээ би хамгийн сонирхолтой гоё бүтээл хийдэг Мишелийн болонд урьж байна. За хүүхдүүдээ одоо тийшээ орно заяа. Мишелийг чинь та нарыг хүлээж байгаа. Та нар маш болгоомжтой, тонгоогоод үүргэвчээ юмд сохихгүй, гогдохгүй ороорой заяа. За яваарай хүүхдүүдээ. Хөгжилтэй, зугаатай байгаарай хүүхдүүдээ. Би энд хүлээж байя. За, ийшээ суугаарай. За. Яасан ирт хүрээд ирвэ. За, сайн хайсан уу? Сайхан хайсан уу? Гоё явсан уу? Гайсан. Бүгдээрэнд нэм 2 өнгө байна уу?
Хоёр өнгө задлыг тэгвэл бүгдээрээ заяа. Чувууны өөр том байдгийм үү? Жижиг юм жоохон юм байдгийм үү? Том байдаг тийм ээ? Яа, би гаргачихлаа. Болцсон хүүхдүүд нь хоёр дахь өнгөө гаргаад хажуудаа тавина шүү заяа. Эний бүгдийг авах юм уу? Бүгдийг нь гаргана. Яагаад гэвэл шувууны өөр чинь шувуундаа зориулагдаад том байдаг учраас бүгдөө өнөөдөр том шувууны өөр хийнэ. За, гаргаад дууссан уу хүүхдүүд ээ? Хоорн нөлөөд яг тамирах шиг болох ёстой шүү заа юу. За, болцсон бол бүгдээрээ одоо бөөрийнхи дүрс гэж мэдхүү. Ингээд ийм дүрс мэдхүү. За, тэгвэл ийм дүрсээ одоо тийм дүрс гаргахын тулд бүгдээрээ ингээд хооронд нь сайхан бөөрийн хийлээ заа юу. Бөөрийнхи болох ёстой тийм ээ? Та нар өнхрөвш гэж мэдхүү. Аха. Тийм, өнхрөвш чиг ингээд өнхрөөд явж явах ёстой. Оо, ёстой зөв. Аха. За, бөөрийнхи дүрсээ бүгдээрээ бариад эрхийн хуруу мэдхүү та нар? Эрхийн хуруун дээрээ жоохон дараад Ийм үү? ийм. Яг ийм үү? Тийм. За, минийх ийм болсон. Та нарт болж гин үү? Миний болоогүй юу? Миний болж байна. Тамирахыг хартаа бараг малхаа хийсэн юм шиг. Оо, бүгдээрээ хийсэн биш та. Бүгдээрээ ингээд тавьчих. За, одоо шувуугаа авчих. Би бас та нарт өндөг тавьсан байгаа зү. За. Одоо хийсэн байгаа ийм одоо аяг шувууны үүрэн дээрээ шувуугаа тавьчих. Эхлээд үү? Тий, шууд шувуугаа дотор нь тавьчих. Дотор нь ингээд би үнгийг хийсэн байгаа зү. Та хажууд нь миний тавьсан үнгийг бас хийж өгөөрэй за. Тийш харуултаа. Өдөр шүртүүдрийг харуултаа. Би мис шүү гэж харуултаарай. Одоо би өнөөдөр таваалаа. Мөн биш. Ингээ тавьсан уу? Доторх нь харагдахгүй юм жаахан. Доторх нь харагдахгүй байсан ч зүгээр за. Энэ ингээд энэс ахгүй юу? Аха. Гэсэн чи ийм. Оо, өсөн унтсан уу? За халзан л болгочих та тий одоо. За. Ваа, бид нар өнөөдөр шинэ зүйл мэдээд сурж аваад байгаль орчинтойгоо танилцлаа тийм ээ? Тийм. Таатагдсан уу? Таатагдсан. Дахиж над дээр ирэх үү? Ирнэ. Би та нарт өөрийнхөө шувууг өгөөд явуулъя заа юу. Дараа нь хүүхдүүд одоо та нарын дараа дахиж хүүхдүүд ирдэ штэ над дээр. Би тэр хүүхдүүдтэй та нарынхаас юм гайхуулах байгаа заа юу. За, бүжээ минийхийг аваа явчихдаг уу? За, бүгдээрээ болцсон бол цүнхээ өөрээд шувуунуудаа над дээр орхих шүү заа юу. За, цүнхээ өөрчих. Босоод ирсэн замаараа буцаад явцгаа шүү заа юу хүүхдүүдээ. За, баяртай. Тийш явах шиг. Надтай үлдэн штэ. За, надад өгч. Сайн уу? За наашир хүрээд ир. Сайн явж ирвүү? Сайн явж ирсэн үү? Ямар гоё юм барьсан бэ? За ийшээ загсчих тамираа. За, амийн эрдэнэ энд загсчих. Сочиг ил тэнд загсчих. За, чингүний наана загсчих. Ямар гоё юм бэ? Гав хийсэн. Ямар хөөрх юм бэ? Болчмор тэгж байгаа. Ямар хөөрх юм бэ? Үндэгнүүдийг хараа. Ямар хөөрх юм бэ? За. Өнөөдөр та нар нэрээ намайг ямар их ингэж гоё догдлуулж, баярлуулж байна хүүхдүүдээ. Автобус ирчлээ. За, өнөөдөр надтай аялсан аялагч сүрхий хүүхдүүдтэй маш их баярлалаа. Би та нарыг сүрхий хүүхдүүд гээд энэ дугаараа тогтоочноо. За, одоо тэрүүгээр гараад аав ээжтэй очиорой заа юу. За мэ. Энэ хинийх вүлээ? Сочиг. За. Аав ээж нь ирсэн байх шүү хүүхдүүдээ. Та нарыг авах автобус ирсэн байна. Ороор. Баярлалаа надтай аялсан амийн эрдэнэ. Баярлалаа Сочиг, баярлалаа Тамира. Баярлалаа Чингүнэ. Баярлалаа Бод эрдэнэ. Бидний зугаатай аялалтай хамт байсан хөөрхөн хүүхдүүд хүнд үзэгч та бүхэндээ маш их баярлалаа.